Дэлхийн монголчуудын эмдэл радио 88.1 урлагийн дээр цугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 нүгүрийн даваагаас баасан гаргийн яг цаг мөчөөд радион 3 дугаар студиэс сонсдог урлаг нэвтрүүлэг маань урлагийг мэдрий гэсэн яриатаагаар шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 16 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 11-ний мягмар гаргийн сонсдог урлаг нэвтрүүлэг дуу хөгжмийн ертөнцөөрөө шууд хүрэхэд бэлэн болсон байна. За студид хөтлөгч Анжгаа гэрлээ занариулагчаар ган болтын ангараг нар ажиллаж байна. Өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд төргий. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар автомашины радиатор парк кондишны асуудлыг бидэнд даатгах 22 жилийн туршлагатай анхдагч авторадиатор сервис за мөн MG Motors Mongolia хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За ингээд хамгийн эхнийхээ дууг хамтдаа хүлээн авч сонсоод тэгээд дууныхаа үг түүхийг ярилцгаая. За It's my nobody gets too much love and harder to climb. Ooh, and it flows through you and it flows through me, and I love you so much more. You can see me on forever. Love is such a beautiful thing. Би анх бичсийг сонсож байхдаа гуруулангийн эрхтэн гэж юусоо боддгоо байсан шүү дээ. тэр нөө дуу баг дуугийн нэмэгтэй гэж боддог. Үгүй харин нэг эмэгтэй хоолой байна. Ингээ харахгүй байгаа штэ. Харахгүй ингээд зүгээр сонсож байгаа штэ. Тэнгүүд гуруулаа эрэгтэй хүн дуулж ингэж юусоо бодож байгааг байхгүй юу? Тийм гайхалтай гоё хоолой гаргадаг гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээд би ч их сүлд нэг 3 жоохон хүүхэд нэг нам дуулсан шүү дээ. Тэгсэн үү? Үзээгүй. 3 хүүхэд зөвхөн нэг юм voice-ing kids гэж үүдэг штэ. Voice гэдэг тэрний kids-т нь орсон нэг 3 хүүхэдтэй намд болсон. Яг энэ дуугийн дуулсан. Тэгсэн үү те. За тэгэхээр өнөөдөр алдарт BGS хамтлагийн Too Much Heaven нууны тухай ярьж өгөхөөр сонгож авлаа. За BGS хамтлагийг 1958 онд ах トゥ ус болох Barry, Robin, Morris Gibb нар байгуулсан байдаг. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ сая хамтдаа сонсон Too Much Heaven дууг хамтлаг байгуулагдсанаас хойш 21 жилийн дараа Music for UNICEF гэдэг самд зориулан бүтээж байжээ. Тэгэхээр дэлхийд даяар хүүхдүүдийн өсвөлтөндөө тэмцэх зорилгоор UNICEF-ийн хөгжмийн концерт 1979 оны 1-р сарын 9-ний өдөр Нью-Йорк хотод байдаг Нэгдсэн улсын байгууллагын ерөнхий ансамблийн байранд болсон байдаг. За энэ концертод ABBA, Bee Gees, Rod Stewart зэрэг олонний танил алдартнууд оролцсон. За тэгээ тухайн үед ABBA хамтлаг нөгөө Chiquitita дуугаа ам барьсан гэж хэсэг яригдсан бол BGS хамтлагч бас мөн энэ санд зориулан бичсэн энэ Too Much Heaven дуугаа ам барьсан гэж нэг хэсэг бас буруутгасан байдаг. Гэхдээ ам барьсан бариагүй энэ дуу үнэхээр ирчиг авч Хойд Америкийн орнуудын чартын 1-р байранд шууд өсөрж орж ирсэн. За нэгдсэн улсад гэхэд BGS хамтлагийн 13 дахь цомогоос чартын 1-р байранд өсөрч бичигдсэн анхны дуу нь усан. За цаашлаад Их Британий чартад эхний 3 байранд бичигдсэн байдаг. Тэгээ Америкийн чартын 1-р байранд удаан бичигдсэн рекордороо Too Much Heaven дуу Elvis Presley, Beatles зэрэг хамтлаг дуучдын эзэмшдэг рекордтой бүр тэнцээд ирсэн. Зоо. За хамтлагийн гишүүн Робин Гиб 2001 онд Billboard сэтгүүлд өгсөн ярилцлаганда хамтлагийнхаа одоо 40 гаруй жил тойрсон бүтээлүүдээс одоо яг энэ Too Much Heaven дунд маш их хайртай гэж ярьсан байдаг. За 1978 онд Sgt. Pepper's Lonely Hearts Club Band гэдэг нэртэй мюзикл кинонд хамтлагаараа эднийх тоглосон байна л да. За тэгсэн чинь хамгийн хөгжилтэй заяа. Энэ кинонд зориулаад ингээд маш хит болсон 3 дуу бичигдэж гарсан чинь кино нь бол дампуурсан заяа. Би харин сонсоогүй юм бэ наад гэж. Гайхалтай. Юу музик кино бизнесийн тоглосон кино гэж ямар юм байдгийг. За тэгээд энэ зураг авалтын дундуур ах トゥ 3 одоо алдарт трагеди дуутайгаа хамт Too Much Heaven дуугаа бичжээ. Гэхдээ 13 дахь цомогт нь орсон энэ дуугаа бичүүлэхийн тулд хамтлагийнхан студид маш их цагийг зарцуулсан гэдэг юм байлээ. Тэгээд дуучин болгон өөр өнгөөр одоо ингээд нам доор дээшээ дуугарах ч гэдэм үү те ийм маш их хөлмөр зарцуулсан бүтээл гэж бол хөгжмийн мэрэгжилтнүүд бүр дүгнсэн байдаг. За 1970-ад оныг бол диско хөгжмийн 90 үе гэж нэрлэдэг. За BGS гэсэн эд 70-ад онд мандан бадарсан. Гэхдээ BGS-ийн дуунууд нь 90 үедээ таарсан юм диско аялгуудаа гэхээсээ илүүтэйгээр ихэвчлэн нэг ийм
гүн мэдрэмж төрүүлдэг одоо уянгийн баллад ункайстай шүү дээ тийм ээ. Хит хитэн тийм супер баллаад дуудаад Яг үнэ. За BGS-ийн ахтус авиас чадвар нь сагхын хэрээр одоо өөрсдөө бас хит дуунуудаа зохиож дуулахаас гадна 90 үеийнхээ дуучдад алдартай олон дууг нь зохиож өгсөн. За жишээ нь Country дууны хатан хаан Dolly Parton Alliance in the Stream дууг нь зохиож өгсөн бол өмнө нь хоёлоо нөгөө сонсдог урлаг нэвтрүүлгээр мэдээлэл хүргэж байсан Barbara Streisand-ийн Woman in Love дууг ч гэсэн BGS-ийн зохиож өгсөн. Оо яг үнэ. За гэхдээ аз олж нөхдүүд Too Much Heaven гэдэг дуугаа өөрсдөө дуулахаар авч үлдсэн гэдэг юм байлээ. За тэгээд тэр How Deep Is Your Love дуугаа 1977 онд гаргасны дараа хамтлагийнхан заавал диско урсгал руу босчихээ дайрах шаардлагагүйгээр хангалттай амжилт олсон гэж үздсэн. Ер нь бол How Deep Is Your Love-ыг бол асар олон хүн дуулсан л да. Яг үнэ. Асар олон хүн дуулсан. За тэгээд түрүү энэ дуг нөгөө би нэг кинон тоглох үеэр зураг авалтын дундуур нэг өдөр л гинт битсэн гэж ярьсан шүү дээ тий. За нилээ түлээлт үсгэж ирсэн энэ кино зүгээр цэвэр бүтлгүүтэл болсон. За энэ киноны дундуур хамтлагийн хит хитэн алдартай дуу бичигдсэн байдаг болохоор магадгүй анханасаа тэр олон хит дуунуудын золиос болж кинонд бүтлгүүцсэн гэсэн мухар сүсгч хүртэл байдаг. Саяны тэр нэг Dolly гэдэг нэг юу яригдчих штэ. Хүүхэн яригдчих штэ. Дуучин яригдчих штэ. Тэр Dolly бол тухайн цаг үеийнхаа секс символ нь байсан байхгүй юу? Харин тийм гин. Лагтаа мөхтэй үг байсан. Тийм гин. Тэгээ одоо тэр нөгөө нэг анхны тэр нөгөө нэг колони аргаар гаргаж авсан хонь шүү дээ. Тэрний чинь нэр Dolly штэ. А тийм штэ нэрээ. Тэр чинь нөгөө нэг хөхнийх нь эснээс хоньны хөхний эснээс авч агаад колончлсан учраас те хамгийн том бидний нүдэнд харагддаг хөх бол Dolly-гийн хөх байгаа гэд тэр Dolly гэдэг нэрийг өгсөн байхгүй юу. За кино бүтлгүүцсэн ч энэ киноны зураг авалтын дундуур нэг л өдөр BGS хамтлагийн 3-3 хит дуу бичигдсэн алдарт одоо трагеди буюу эмгэнэл за нэмээд бид бүхний дөнгөж сая хамтдаа сонсоод байгаа Too Much Heaven тэгээд Shadow Dancing гэдэг дуунууд нагаа. За Too Much Heaven дуг ах トゥ 3-ын өндөр нь буюу Барри Гибн голчлон битсэн. За дуу зохиогчийн хувьд Барри ер нь бол ингэж ер нь аливаа зүйлийн нэг тийм хитрхи уянгажуулах нь тухайн бүтээлийг ингээд улиг болгоно л гэж үздэг байсан юм байна л да. Тэгээд энэ дундаа одоо манай нөгөө нэг Лото дамгой хэлсэн нэг сайхан үг гэдэг штэ. Сайхан хайр гэж байд юм шүү. Олдвол алдаж болохгүй гэд тийм ээ. За яг тэрнтэй адилхан сайхан хайр гэж байдгаа. Олдоход бол хэцүү. За хэрвээ чи ингээд олоод авсан бол алдаж болохгүй гэсэн утгыг л гаргахыг хүссэн юм байлээ энэ дуугаараа. Бари чинь ах нэгэдэд үздэй. Тий одоо ганц амьд байгаа нь. Одоо ганц амьд байгаа нь. Энэ нөгөө хоёр нь болохоор хоёр өөр өндгийсийн хэрэг гэдэг шүү дээ. Тийм үү тий. За. Гэдэг шиг санагдаад байна. За харин дууны 2 дугаар бадагт Деважинд хүрэх хурдны замаар хурдлаад гэж нэг ийм дуулж байгаа хэсэг гардаг юм байна л да. За энэ хэсэг дээр бол ямар ч харилцаанд асуудал байдаг учраас хосууд үргэлж одоо өнгөрсөн баларсан дэмий зүйлсээ ардаа хаяад за одоо ингээд нэг ингэдэж чинь ингээд нэг юм за ингээд маргалдаал өстэй тэнгуүтэ нөгөөдгөө дараа нь дахиад ингээ ухаж хэрэлдээд байдаг шүү дээ тий. За ингээл угаасаа л маргалдах юм байдаг учраас ийм дэмий зүйлсээ ардаа хаяад урагшаа хараад зүгээр ингээ тэмүүлж амьдрах хэрэгтэй гэдэг утгыг илэрхийлсэн бол дахилтын хэсэг дээр сайхан хайр гэдэг зүйлийг хүн бүр мэдрээд байдгүй учраас хэрвээ амьдралд чинь сайхан хайр гарч ирсэн л бол ямар ч хамаагүй үн цэнээр нандинаараа гэж хэлж байгаагаараа энэ утга учиртай баллаа дууны гол сүнс нь шингэжээ гэж үзэж байгаамаа. За тэгээд дууны шүлгийг уншиж өгөхөөс өмнө хамтран ажиллагчаа танилцуулаад дууныхаа үгийг уран сайхны орчуулгаар нь уншиж өгье. За Улаанбаатар хотод 16 цаг 23 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар MG Motors Mongolia хамтран ажиллаж байна. За Английн 100 жилийн түүхтэй MG автомашины брэнд гэж айхтар том брэнд байгаа. За энийг бол Шанхайд угсардаг. За Шанхайд угсардаг компани нь бол SAIC Motors гэдэг компани. Энэ SAIC Motors нь бол угаасаа бидний нөгөө нэг хятад явж байхдаа BMW явж байна, дараа Audi явж байна гэдэг энэ хятад угсрагддаг герман машинууд бол SAIC Motors-д угсрагддаг. Тийм учраас эднийх бол ийм чанартай үнэтэй машин үйлдвэрлэдэг газар гэж ойлгож болно. Эднийх Монголын нөхцөлд маш тохирсон 2024 оны тэг гүйлттэй
ийм машинуудыг 35-аас 135 сая төгрөгийн хооронд та бүр эцсийн дүнгээр нь худалдаж авахаар оруулж ирж байгаа. Одоо жишээлбэл MG ZS стандарт нь 40 сая шүү дээ. Тийм. Энэ бүр хамгийн бүр ингээд бүх үнэн нь багтаад гэсэн үг. MG ZS Comfort нь 45 сая. Байх жишээтэй шүү дээ. Яг үнэ. За тэгээд банк болон банк усаар зээл гаргах боломжтой байгаа. Тэгээд та 30-аас 96 сарын хугацаанд одоо зээлээ ер нь бол гэхдээ би одоо жишээлбэл 48 сар гэдэг чинь 4 жил шүү дээ тий. Тэгээд би одоо нэг сар 400 сая төгрөг төлдөг байхгүй юу? Тэгэхээр нэг юм хэрвээ өөрт амар байлгыг гэвэл нэг удаахан шиг хугацаагаар тий аваад газ шахаад өргүү баймаар байна гэвэл газ шахаал 30 сарын хугацаатай ч юм уу авчин. Энэ бол таны сонголт шүү дээ тийм ээ. За тэгээд та машина унж үзье бари илий харъя гэх юм бол Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Хүнүүгийн гудамж Edu Campus хотхон одоо Global Motors-ын шоурумд байгаа. За энд Global цэцэрлэг, сургууль, эдний офис гэд нэлээд ерөөсөө яг юу гэдэг дүнжин гарвал яг замын урталт байгаа. За мөн гоё кашмирын үйлдвэр эсрэг талд Global Motors-ын шоурумд байгаа. Тэгээ борлуулалтын албаныхантай 99-2 74 46 99-7 75 48 гэсэн утсуудаар холбогдорой. За тэгээ та MG Motors Mongolia гэж латинаар ч бичсэн болно, Global Motors гэж кириллээр ч бичсэн болно. Сошиал хаягаар нь орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MG Motors Mongolia хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За сонсдог хурлаа нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс урлагийг мэдрийг суурайтаагаар за өнөөдөр дуу хөгжмийн ертөнцөөр та бүхнийгээ хамтдаа аялуулад Beaches хамтлагийнхны за гайхалтай гоё дууны үгийг одоо уншиж өгч байна. За хинч одоо диваачн шиг хайрыг хүртгээ болж хүртийгээ дэрдгүүч хүлээж зогссоор байна бэ. Өгсөөд авираад хүршгүй өндөрт сүндэрлэх уус шиг үлэмжийн сайхан хайрыг хинч хүртгээ болжээ гэж эхэлдэг юм байна. За ингээд нэгдүгээр хадгана. Амны хайртай амраг минь атгахын зүрхэнд минь хайр буцалж ядахта чамаар ч нэг урсаж надаар ч нэг урсна чамдаа би юутай их хайртай вэ? Ам амьдрал минь мөн хүргэлжлэх юм шиг аргагүй хайртай чи минь хизээч өөхөхгүй юм шиг хайрлна гэдэг хачин сайхан мэдрэмж юм хамаг хорвоо дэлхийг чи минь надад өгчээ хаяад намааг одох зүүд мөрөөдөл биш байгаа. Хин ч одоо диваачн шиг хайрыг хүртгээ болж хүртийгээд ирдгүүч хүлээж зогссоор байна бэ. Өгсөөд авираад хүршгүй өндөрт сүндэрлэх уулс шиг үлэмжийн сайхан хайрыг хинч хүртгээ болж. Амраг хайрт минь бид диваачнд хүрэх урдны замаар хурдлаад ахархан өдөр шөнүүдийг ардаа орхин урсгасан нулимсны чин төлөө ухта чи миний ам амьдрал болжээ. Цоошин маргаашийг би харлаа. Цоглох зүрх минь үрд чамааг хайрлна. Хайрлна гэдэг хачин сайхан мэдрэмж юм. Харин чи минь өөдөө тэнгэр дэх нар шиг хувиршгүй нандан хайрыг минь гэрэлтүүлэх юм. Ийм наадуугаар чи баг дуулчаар юм биш үү? Харин тийм. Монгол дээр нь дуулчаар юм биш үү? Айгүй уянгадлаг хүүхдээ юм байна шүү дээ. Үнэхээр гоё хүүхдээ. Тэгээ манай айр ич үнэхээр гоё орчуулдаг. Тэгээ үеийн сонголт сайтай. За энэ дуу бүтээгдснээс хойш 7 сая долларыг зөвхөн реалтигаар олсон байт юм байна. 7 сая. Зүгээр дуу явлаа. Одоо ингээд манайхаар дуунд явагдаж байна гэд зохиогч ирэх гэж орж ирээд манайхаас мөнгөнийхэн жишээлбэл тийм үү. За Beaches хамтлаг одоо урлагт фальсетто буюу хүч хассан хэрнээ өндөрт дуулдаг нэг тийм үзэгдлийг гаргаж ирсэн гэж үздэм байна. Фальцет. За тэгж нэрдэг тий. За үннийг хэлэхэд хоолоо хоршуулж тэр энэ фальсеттогоор дуулах энэ гарамгай чадрыг өнөөдрийг хүртэл Beaches шиг төгс гүйцэтгсэн хамтлаг байтугай дуучинч байдгүй гэвэл буруутахгүй. За Английн Isle of Man нутгаас гаралтай англи эцэг ихтэй Гибийн ах дүүсийг Австралиас гаралтай хамтлаг гэдэг. Гэхдээ хөвгүүд англи эцэг ихээ Англид амьдарч байхад нь Англидаа төрөөд хожим Австрал руу нүүсэн байлээ. За хинч үгүйсгэх боломжгүй авьяастай хөвгүүд нь хожимо диско хаад Британий анхны хоршоо гэр бүл бүжгийн хөгжмийн хаад зэрэг цол хэрэгмийн одоо хөгжим шимтэн сонирхогчдоос авч байсан. За дэлхийд даяар 120 сая хувь дууга борлуулсан энэ хамтлаг орчин цагийн хөгжмийн түүхэнд дэх хамгийн их амжилт олсон 3 хамтлагт бол тооцогддог. За 1997 онд рок-н-роллын алдрын танхимаас Beaches-ийн гаргасан амжилтын өмнө Elvis Presley, Beatles, Michael Jackson, Garth Brooks,
Пол Маккартни нар бичигдэж байсан гэсэн мэдээллийг хийж байжээ. Гарт Брукс гэдэг чинь ямар нөхөр байдаг лээ? За тэр нэлен дээр үеийн нөхөр байгаа. Би рок н роллын үеийн нөхөр болов гэж бодож байна. За. За харамсалтай нь Маурис Гиб 2003 онд 53 наснда зуурдаар нас барсны дараа Барри болон Робин Гиб нар 45 жил үргэлжилсэн карьертаа цэг тавьж урлагаас хэсэг хөндөрсөн. Ингээд 2000 онд Барри болон Робин Гиб нар хамтлагаа дахин сэргээхээр болж дэлхийд даяар Bee-Gees-ийн шүтэн бишрэгчэд бөөн баяр болж байсан ч харамсалтай нь Робин Гиб 2024 онд 78 наснда таалал төгснөөр одоо энэ домогт хамтлагаас ганцхан Барри Гиб л амьд үлдээд байгаа. Тэрээр энэ жил 78 настай. Тэгэхээр энэ нөхөр 78 настай 24 онд Робин Гиб нь 78 наснда таалал төгсөнлөөр Робин Гиб нь ах нь байсан байгаа даа тийм үү? Тийм. Тэг нөгөө хоёр ихэр гэдэг үстэй энэ хоёрыг чинь. Нэг нь ахын төлөө. За ямар ч байсан нэг хоёрыг л тэгээд идэв шүү. За ямар ч лээсэн энэ гурав бол нэг гэр бүлийн гурав. Өргөлжлүүлээд анжаагийн хүргэх мэдээллийн хүргэх дууг хүлээн авч сонсцгоё. Солиоруулж штэ. Солиоруулсан. За. Дискогийн 90 үе гэж одоо амар үе байлаа штэ. За тэр үеийн шилдэг хамтлагуудын нэг нь бол яалч байхгүй Абба. Тэглгүй яах вэ? Абба бол 70-ад онд дэлхийн поп хөгжмийн ертөнцид Шведийн үзэгдэл гэж нэрлэдэг байсан бүр. Юу гэхээр Швед үзэгдэл гэдэг нь бол 72 онд Стокгольм хотод байгуулагдсан поп хөгжмийн Абба хамтлаг байсан. За тэгээд энэ Аббагийн түүхийг ярихаас өмнө би түрүү нэг андуураад юу яасан бэ? Гибч ганцаархан аим. Тэр нэг хинэн тэр нөгөө сахалтай ганцаархан аим биш. Нөгөө хоёр нь ихэр байсан юм байна. Рас Соломон битсэн байлээ. Халзан юу хоёр. Bee-Gees тэр хоёр байгаа нь ихэр бөгөөд дундах ахаасаа дүү болж таарсан өөр өндгөн эсийн ихэр гинэ. Тэр нөгөө нэг сүлд үлдчихэд байгаа чинь бол дүүнд юм байна. Нөгөө хоёр нь хамаагүй өмнө төрсэн юм байна. Хамаагүй өмнө төрсөн. 12 сарын 22-нд хоёулаа төрсөн гэхлээр ихэрл болж таардаг. За тэрийг нэг мапа нэг өөр өндгөн эсийн ихрүүд чинь өөр царайтай байдаг лөө. За. Окей. За тэгээд энэ Абба гэдэг хамтлаг бол 1970-аас 1980-ад онуудад дэлхийн улс орнуудын хөгжимд дуртай залуусыг жинхэнэ байлдан дагуулсан. За энэ дөрвөн залуу хөгжмөөр хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж гэгэлцүүлж дөргиохоос гадна хувцас загварын стил имижийг дэлхийд дахин тодорхойлж байсан. За зарим хувцас нь бол нэг юм нэг за одоо энэ дөрөв одоо ийм хувцас өмсч яадаг байна гэмээр л харагддаг л байсан л да. Тэгтэл тэр нь өөрөө тэ зөрөгтэй шийдэл байгаад тэр нь ер нь энэ нэг диско гэдэг энэ 90 үеийн залуучуудад бол стил имиж бас ийм байж болох юм байна гэдэг. Энэ загварын чиг хандлагыг тодорхойлж ирсэн байж байгаа. Одоо гэхэд яг одоо найруулагчийн өсөн зурган дээр те нэг юм лаг гоё юм атлаасан цэнхэр пичак те дөрүүлээ ирвэхээ зангаа зүүцсэн. Зээж байж нэг гарч барсан. Яг байж байгаа байхгүй жишээлбэл те. За хамтлагт Annie Friedlingstad, Björn Ulvaeus, Benny Andersson, Agneta Peltskog гэж ийм гишүүдээс бүрддэг. Абба гэдэг үсгний одоо нэр бол Björn, Benny, Agneta, Annie гэсэн энэ A, B, гэдэг үсгнүүдээс бүрдсэн байх гэж хүмүүс үздэг. Тий. За Annie, Björn, Benny, Agneta тий Абба. Абба хамтлаг үнэндээ бол 1972-1983 оны хооронд босоо явж дэлхийн урлаг тайртай залуусыг өөрсдийн хоолой өнгө төрхөөр байлдан дагуулсан ийм хамтлаг мөн. Бүгд швед хүмүүс бол байгаагүй. За нэг нь бол Норвег байсан. Тэгээд Норвегоос Шведэд очиод эмээдээр амьдардаг байсан ийм охин. Тэгээд хүмүүс бол бүр Норвег гэдгийг марталтан л явсан л да. Тий. Хамтлагийнхан өөрсдийн урын сандаа багтсан бүтээлүүдээ өөрсдөө зохиодог гэдгээр их алдартай байхаас гадна англи хэл дээр тун чадамгаа дуусна тэднийг дэлхийн хэмжээний од болоход нөлөөсөн гэж үздэг. За энэ Benny Andersson нөхө. Benny Andersson нь бол
одоо ч лаг хөгжмийн зохиолч байгаа. Бэни Андерсон гэдэг нь аль нь? Тэр нөгөө нэг юу За одоо ингэж хоёлоо ярина шүү дээ. Хар үстэй хоёр эмэгтэй гэж ярина. Нөгөөд нь болохоор сахалгүй хоёр эрэгтэй гэж ярина. Сахалтай нь Бэни Андерсон. За. Бёрн болохоор дотооддоо хоёулаа хоорондоо суусан шүү дээ. Бёрн тийм. Би энэ хоёрыг чинь дөрөв чинь хоёр хос гэж бодсон чинь нэг л хос гарсан юм уу те? Нэг хос нь тийм мэдхгүй нэг актер тийм удаа үргэлжлээгүй шиг санагдаад байгаа. За. Бэни Андерсон би ягаад Бэни Андерсоныг мэдээд байгаа гэхээр хашир нэлээд хэдэн кино миноны хөгжим бичээ яваад байсан. Одоо ч тэр яг хөгжмийн зохиолчоор алж байгаа гэж би бодоод байгаа. Тийм байх хэвээр. Ер нь бол. За хамтгийнхаа өөрсдийн урын сандаа багтсан бүтээлүүдээ өөрсдөө зохиодог гэдгээр их алдартай байсан. Тэгээд нөгөө нэг хамгийн тэднийг дэлхийн давцанд байлгаж чадсан зүйл нь бол англи дээр төгс дуулаад байсан. Англи хэл дээр төгс дуулаад байсан. За Абба хамтлаг дэлхийд даяар 375 сая хувь шүү дээ. Ингэж дууга борлуулсан амжилтаараа шилдэг амжилтуудын нэгийг тогтоосон бөгөөд хоёр эрэгтэйгээс бүрдсэн тус хамтлагийн Gimme саяны дуу тийм A Man of the Midnight буюу надад шүн дундаас хойш нэг эр хүн өгөх хэрэгтэй байна гэсэн үгтэй дуу шүү дээ. Тэ? За мөн Money Mamma Mia, Dancing Queen, Happy New Year зэрэг маш олон сайхан уянгалаг дуунуудыг бид мэднэ. За нэг ялангуяа манайхан бол money. За. Money. Та. За Mamma Mia. Тантатерерere. Тэгээ Dancing Queen. Тэр бол тэгээ бас нөгөө юу хийдэж штэ. Dancing Queen чинь нөгөө нэг шинэ жилээр дуулаад байдаг дуун мөн билүү? Тэр чинь бас тэр нь Happy New Year. Тийм за. Dancing Queen чинь болохоор Dancing Queen. Тийм. За Mamma Mia-гаар чинь бүр мюзикл кино Монголд шийдсэн бүр дэлхийд ч байдаг штэ тий. Mamma Mia гэдэг мюзикл кино. Dancing Queen гэдэг дууг Элизабет хатан хаан мдээгүй явж байгаад гинт энэ дууг олд сонсоод жинкнээсээ бүжгэлсэн гэдэг. Бүрөө энэ дуун дээр тий. Би зүгээр тийм сонсч ирсэн. Тэгээд энэ ууг нь бол зүгээр бүжгийн тайцны хатан хааны тухай дуу шүү дээ тий. Хатан хаан ингээд сонссон чи яг өөртөө зориулсан юм шиг дуу байгаа шүү дээ. Бүжгэлж байгаа хатан хаан гэдэг тий. Тэгээ айгуулаг бүжгэлсэн гэдэг тийм нэг яриа яваад байдаг. За ингээд дуунуудыг нь бид нар сайн мэддэг болохоор өнөөдөр би ганц бие бүсгүүчүүдийн сүлд дуу болж байсан. Gimme гэдэг дуу буюу шүн дунд өнгөрөхөөр надад нэг эр хүн өгчөөрэй гэдэг. Энэ дууны үг түүхийг нь ярьж өгөхөр бол бэлдсэн байна. За юу яах вэ? Дууныхаа үг түүх рүү орохоос өмнө нэг хамтран айлгч ярьчих. За тэгээд Улаанбаатар хотод 16 цаг 39 минут болсон. За энэ Barry Gibbs 1946 онд төрсэн, нөгөө ихэр дүүнэр нь 1949 онд төрсэн гинэ. Sorry. За энэ он цаг хугацааных нь учирч ансан гэн энэ манай зохиолч өөрөө олж өгөөрэй. Надад энэ айгу маргаан дагуулсан юм бэ ясаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар автомашины радиатор парк кондишны асуудлыг бидэнд даатгах суурьтаар 22 жилийн туршлагатай анхдагч Авторадиатор сервис хамтран ажиллаж байна. За бидний хамтран ажиллаж байгаа радиатор сервисийг та бүхэн одоо бүгдээрээ мэддэг болсон. Хоёр байршлалт бол биднэрт үйлчилгээ үзүүлж байгаа. Нэгдүгээр нь бол дарих руу сансрын колонкноос дарих руу эргээл 300 м-т байгаа. Замынхаа одоо баруун талд нь ертөнцийн зүгээрээ баруун талд нь байдаг бол нэг нөгөө салбар нь болохоор хуучин 22-ын төвчөө яг Mac компани хажууд төв зам дагуу ингэ байж байгаа. За эднийх юугаараа онцлог юм бэ гэх юм бол одоо ингээд бид нар нөгөө өвлөөд авчлаа штэ. Тэгээ парны асуудал байсан. Би жишээл очиж пара янзлуулж исэн бол одоо биднэрт чи халуун болохоор кондишны асуудал үүсдэг. Тэгэхээр кондишнаа бас очиж янзлуулж болно. Кондишнаа цэцдэг. За ер нь тэгээд машины радиатор болон энэ dead tot par за тэгэл энэ кондишнтэй холбоотой ямарваа нэгэн асуудал гарах юм бол
энэ 22 жилийн түүхтэй эднийд шууд хандсан дээр. Яг үнэ. За тэгээд угаасаа энэ одоо автомашины радиатор парк кондишны чиглэлээр мэрэгшил шалгарсан арга техникээр засвар үйлчилгээ үзүүлдэг учраас та найдвартай газар хажуу шууд радиатор сервист хандараа. Тэгэхээр яагаад гэхэлэр нэг юмараа олон жил дагна гэхэлэр чинь одоо жишээлбэл манайхаа ингэдэж штэ машины будаг хийгэнгүүт тент нэг ногоон цогоо гэдэг нөхөр байгаа гэдэг. Бүр ингэ нэг ийм болсон байдаг штэ тий. Яг гэршгэл гэсэн үг штэ. За тэгэхээр радиатор л гэх юм бол эднийх рүү л очих нь штэ тий. За таны машин ямар ч яж болно мэрэгсэн баг таны асуудлыг шийдэж өгөх нь байна. За тэгээд хамгийн гол нь дахин хэлэхэд төрөлцсөн. Дээрээс нь гэр бүлэрээ 3 үе дамжин хийж байгаа гэхэлэр бүүн туршлага байгаа л гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд үнэн боломжийн тэгээ баталгаатай шинэ радиаторууд байдаг. Тэгээ радиаторын банк сулах нь өөрөө шинэ радиатор худалдаж авснаас хямд болдог гэдэг байгаа байхгүй тийм ээ. За тэгээд та биеэр очно гэх юм бол дарь их рүү эргээд 300 м таны одоо яг сансрын дөргөөс уруудаа дарь их рүү явна гэхэд зүүн гар талд ч байгаа гэсэн үг тийм үү. ертөнцийн зүгээр баруун гар талд те баруун талд. За нөгөөх нь болохоор хуучин 22-ын товчоо Mac компани хажууд төв завн дагуу байгаа. Тэгээ та 8000 2000 за мөн 99-6 2000 гэсэн утсуудаар холбогдоорой. Тэгээд Авторадиатор Монголиа гэж хичээл шууд пэйж рүү норчих боломжтой шүү бас. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар автомашины радиатор парк кондишны асуудлыг бидэнд даатгах гэсэн уриатаагаар 22 жилийн туршлагатай анхдагч Авторадиатор сервис хамтран аялаж байна. Баярлалаа. Эдээд байхгүй юм гэж байхгүй шүү. Харин тийм гэсэн тийм. Радиатортай холбоотой юм бол эдээд байж л байгаа. За үргэлжлээ. За энэ дууг бол хамтлагийн хоёр эрэгтэй гишүүд болох Бенни болон Бернер бичиж шаргал үст Агнета гоцлон дуулж хар үстэй Анни Фрид нь хошил хэсэгдээр нь дуулсан байдаг. Дууны утгын хувьд бол шөнийн бор хоногтой ганцаардсан эмэгтэй романтик харилцааг хүсээд шөнийн харанхуйд ганцаардаж тэр кинон дээр чин гараад байгаа, энэ шоун дээр чин гараад байгаа аз жаргалтай хайр дурлалын харьцаа миний хувьд бол байхгүй байна. Энэ кино амьдрал хоёр чин зөрөөд байна гэдэг ийм тухай дуулдаг ийм дуу байхгүй юу? За. Үнэн шүү дээ. Ядаргатай. 4 минут 48 секунд үргэлжлэх шүн дунд өнгөрөхөөр надад нэг эр хүн өгчхоорой гэдэг дийлэг гоё болгож хэлээд байгаа байхгүй. За гэдэг энэ дууг бас шууд цацчгаагүй гинэ. За эхлээд Эрзэнэн бөмбөгөн хүн гэдэг нэртэй дуу бичүүлээд энэ дуугаа сингл болгон цацах гэж байсан юм байна л да. За. Гэхдээ өнөөдөр сонсгосон дууг бичүүлснийхаа дараагаар диско темптэй энэ дууг илүү амжилт олох юм байна гэд нөгөө мө Эрзэнэн бөмбөгөн хүн гэдэг дуугаа демо буюу ийм жижиг хөлбөр болгоод үлдээсэн гэж байгаа. За. Тий. Тэгээд яг энэ дуугийн цацсан үнэхээр тэдний бодсноор болсон энэ диско эмнэлтэй энэ дуу үнэхээр бүүн болсон хит болж чадсан. За би юуг нь дууны үгийг нь уншия. За. Шүн дунд өнгөрч цаг 12 цаг 12:30-ыг зогсоход үдшийн шоу үзэж гэртээ ганцаар би суух юм өмөрсөн энэ аниргуу ганцаар өнгөрүүлэх дургуг минь яана жиндүү салхи цонхны цан салхихад намар оройн энэ уйтай гонигийг би яах вэ гадаа хин чалах гэж үдэ ганцаарцсан миний залбирлыг сонсогч хүн алах гэж үдэ шүн дунд өнгөрөхөд надад эр хүн өгөөч шанал хажууд байх сүудрийг өгөөд өгөөч шүн дунд өнгөрөхөд надад эр хүн өгөөч шинэ өдрийг эхлэхийн тулд харанхуйг давхад минь туслаач эц төгсгөлд нь аз золыг олдог кино одод ил шаналн байгаа миний амьдралаас юутай хол вэ? Цонхны цанж жирэлцэх зурагтаас залхаж холдоод цонхоо нэгээд шөнийн харанхуйг би харлаа. Цоглох зүрхийг минь бүлээцүүлэх хин чадах гэж үдэ гэсэн. За ийм үхтэй. Ер нь бол тийм нэг ганцаардсан эмэгтэйчүүдийн сүрт дуу болсон дуу гэдэг чинь энэ шүү дээ. Тэгээ юу амар гими гэдэг шүү дээ. Надаа өг гэдэг байгаа байхгүй тийм. Тийм ээ мэдчихлээ. Ээжээсээ чихэр гойж байгаа хөөч. Тийм амархан иргүй шүү дээ өгнүүдээ. Заримд нэрсэн. Тэгэхээр ганцаардаж гоньсон хэн нэгнийг өгөөсөн бүсгүн шаналсан сэтгэлийг жохом диско дуу болгож гаргаад англи хэлгүй орнууд бол энэ дуун дээр утгыг нь ч мэдэхгүй савж явсан. За мэдээж харин шүү дээ. Эдгээр бол зүгээр гими л гэдээснээс яг цаанаа юу ч гэдэг байгаа бүү мэд. За одоо хамтлагийнхан ямархуу амьдарч байгаад хайж үзсэн. За дурвлам шаргал уст Агнета Пелског
хэдийнэ 74 нас хүрсэн. Уран бүтээлийн тухайд бол Агнет 2018 онд хамтлагийн бусад гишүүдтэйгээ нэгдэн шин дуу бичсэн байдаг. За. Харин түүний хувийн амьдрал амжилт аз жаргал удаан тогтож чадаагүй. Тэрээр хамтлагийн гишүүн Бьорн Өлвестэй гэрлэж 2 хүүхэдтэй болсон ч гэсэн 9 жилийн дараа салсан байдаг. За. За энэ хамтлаг тарсны дараагаар салсан баха энэ хоёр ч юм. Хамтлага яг ингээ актив байх үед бол салаагүй шиг санагдаад байна. Анхны гэрэлтэнд бүтлгүүцсэн Агнета эсрэг хугацааны дараагаар мисцэлж Томас Соненфельд гэдэг хүнтэй амьдралаа олбсон. Гисэн идэж гисэн энэ гэрэлт нь ердөө 3 жилийн настай байсан. За энэ үеэс хойш бол хүнтэй гэрлээгүй одоо ингээ ганцаархан явж байна. За. Апагийн хамгийн нүүрэндээ баясгалантай гишүүн болох гоцлол дуучин Bjorn Ulvaeus одоо 79 настай. Тэрээр хөгжмийн салбараас аль хэдийн хүн холдсон ч гэсэн шоу бизнесийн ертөнцид нэр хүндтэй хэвээр байгаа. Ulvaeus Агнетагаас салснаас хойш сэтгүүлч Лена Калерцо гэдэг хүнтэй гэрлэж Стокгольм хотод аз жаргалтайгаар амьдарч байгаа. За, сэтгүүлчтэй суудсан юм байна. За. За харин Бенни Андерсон Бёрноос ганцхан насаар дүү юм. Тэрээр Аппагийн гишүүнээс гадна олон алдартай киноны хөгжмийг зохиосон гэдгээрээ хүмүүс танигдсан. Өнөөдөр ч тэрээр хөгжмийн ертөнцид ажилласан хэвээр байгаа бөгөөд гэр бүлийнхээ хамт сэтгэл хангалуун амьдардаг гэн дашрамт урдхад мань 3 хүүхэдтэй бөгөөд тэдний хоёр нь алдар хүндтэй аавынхаа зам мөрийг дагаад хөгжмийн салбарт ажиллаж байгаа ийм хүмүүс гинэ. За. За тэгэхээр миний хэлсэн бол үнэн л байна л да. Энэ Бенни Андерсон бол одоо ч яг ингээд актив байгаа гэсэн үг. За харин Анни Фрид Лингстад 78 настай бөгөөд өдгөө шоу бизнесээс бүр мөсөө олдсон. За хар устай гин яриад байна. Тийм хар устай эмэгтэй гин. За. Тэрээр Бенни Андерсонтой гэрлэж байсан. Хоорондоо гэрлэжсэн. Тийм ээ. Тиймээс би харин яг тэгэж бодоод байсан юм аа. За. Гэрлэж байсан ч түүнээс салсныхаа дараа заяаны хааны олж авсан байдаг. Энэ хоёр нэх удаагүй шиг санагдаад байна. Гэхдээ энэ юу яд юм шиг л шүү дээ. Одоо энэ нөгөө нэг зохиолын дуучин бас ингээд орон нутгаар аялаа дуулж явсаар байгаа хоорондоо суучдаг штеп. Ингээ энэ дөрөв бас өөрхий бас ингээд ийм олон жил хамтлаг гэж яваа. Тэгээд хамт баян бүх цаг хугацаа хамт байгаад хахаар дасчдаг бах уу тий. Яана. Бид хоёр хэд жил болж байгаа юм. За та өдөр өдрийн нэг 2 эфир л хамт сууж байгаа юм. Тийм ээ. За батараад байгаа. Дуучин бүсгүй 1992 онд өөрийн найз Швейцарын хунтааж Генер Урсор Эсфон Плаунттай гэрлэж. За. Бүр хунтаажтай гэрлсэн. За. Гүнжийн хэрэгэм хүртжээ. Бүрүү. Тийм. За. Харамсалтай нь энэ үеэс 7 жилийн дараа нөхөр нь хор тавдраар хороо өргөсөн байдаг. Ингээд Ликстад одоо Швейцарт амьдарч байгаа бөгөөд буйны ажилд идэвхтэй оролцдог юм. Хамтлагийнхны хувьд 2021 онд 9 дахь цомог болох Appa Voyage гэдэг цомгоо гаргасан. За нэг актер алдартай цомог гараад бөөндүүлээ болсон шүү дээ. За хоёулаа баг энэний талаар ярьжсэн шиг санагдаад байна. Үгүй яриаггүй. Appa Voyage цомог нь 10 дууг багтаасан. Хамтлагийн гишүүд болох Агнет, Анни Фрид, Бенни болон Бьорнер өнөөдөр 70 нас хэдийн гарцгаасан ч шинэ уран бүтээлтэй бол маш эрч хүчтэйгээр нэгдсэн. Бүх цагийн үеийн хөгжмийн хамгийн шилдэг хамтлагуудын нэг болох Appa 2021 оны 9 сард энэ би чамд итгэсээр байгааг нэртэй дуугаа гаргаад энэ клипэд их цацснаар бол энэ Appa Voyage гэдэг энэ гэхдээ амар алдартай байсан. Яг нь эдгээр өөрсдөө тоглоогүй л дээ. Холограмаар хийгээд концертыг нь холограм болгоод өөрсдийн залуу үеийн дүрстэй болгоод тэгээд ийм одоо интернетэд байршуулаад тэнцэнэс нь хүмүүс үзсэн. Тэрнээс нь хүмүүс үзсэн. Яг ингээ өөрсдөө явж тоглоход бол 70 нас арай л ширүүдсэн баг л та. За ингээд клипээ бол олонний хүртэл болгосон. Appa хамтлагийн шин дууны клипэн дээр нь бол эднэрийн хуучин бичлэг дүрснүүдийг нь нийлүүлээд ингээд дүрсчүүлээд гаргасан. Энэ нөгөө нэг би чамд итгэсээр байгаа гэдэг дуу нь бол ингэж хүмүүс төрсэн байгаа. Тэгэхээр одоо Аппагийнхан маань иймэрхүү явж байна. Дөрүүлээ амьд сэрүүн байгаа юу гэвэл амьд сэрүүн байгаа. Харин уран бүтээлийн хувьд бол хайцсангүй өөр байгаа юм байна. Мина ингэ эр хүн өгөөч гээл саваад яваад байсан биш юм биш үү дээ. Нөгөөдөл нь айгаа зүгтаагаад байсан байна гинэ. За энэ ранц болмоо үе ингээд нэг аяар ухаантай явчихаа дээ. Өнөөдрийн нэвтрүүлгийн үе бол ингээд самраа ажиллаа шүү дээ. Манай найруулагч одоо яг зөв зүйтэй хариултыг явуулсан. Өндөр нь буюу нарийн хоолойтой барын ах наа.
За. Нөгөө хоёр намхан нь өөр эсийн ихрүүд буюу дүүнер нь юм байна. Ах нь 1946 онд төрсөн бол ихэр дүүнер нь 1949 онд төржээ гэж байна. За одоо ингээ маргаан байхгүй шүү. Тийм. Маргаан байхгүй шүү. Бари 46 онд нөгөө төлөв 49 он. Аха. За нүрээд 2025 оны 3 дугаар сарын 11-ний Мягмар гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс урлагийг мэдрийг сураатаагаар за ингээд дуу хүчмийн ертөнцөөр өнөөдөр бид алдарт Абба болон Бижис хамтлагийнхны гайхалтай гоё хоёр дууг танилцууллаа. Тэгээд маш сонирхолтой байлаа анжаа баярлалаа. За баярлалаа. За нэвтрүүлгийн маань намтраа аялагчаар автомашины радиатор парк кондишны асуудлыг бидэнд даатгах сураатаагаар 22 жилийн туршлагатай анхдагч авторадиатор сервис за мөн MG Motors Mongolia хамтран ажиллалаа баярлалаа. Өргөжлөлт эрхэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа хөгжүүлэлтэй хөнгөн байцгааг сураатаагаар Яна нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонс.